Оюуны эмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол ам очир дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хандлага, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын их зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Оройн үзэгчдээ амжилтын эхлэл бизнесийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэнтэйгээ бид өнөөдөр үнэртэй усны зах зээлийн талаар ярилцах болно. За тэгэхээр үнэртэй усыг монголчууд маань хэрхэн хэрэгэлдэг, ер нь үнэртэй ус дэлхийд дахны хэрэглээнд анх яаж орсон. За ингээ бүгдээрээ Монголын зах зээл дээр үнэртэй ус хэрэгэлдэг хүмүүсийн нэг зовлон байдаг. Ориг хулахыг яаж ялах уу, хаанаас авах уу гэх мэтэр. Тэгэхээр зэрэг та бүхэн үнэртэй усны зах зээлийн багтаамж хэр байдаг, үнэртэй усыг яаж зардаг, хүмүүс яаж авдгийг гэх мэтэр энэ удаагийн дугаараар бүгдээрээ үнэртэй усны зах зээлийн талаар ярилцъя. Ингээд үзэгчтэй үзэг цаасаа бэлдээд натаантай барай. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчтэй тэгэхээр бүгдээрээ үнэртэй усны зах зээлийн талаар ярихдаа мэдээж хэрэг эхний ээлжинд зах зээлийн багтаамжийн талаар ярилцсанаа. За тэгэхээр Монгол улсын хэмжээнд жилдээ хэр зэрэг үнэртэй ус импортлогддгийг гол тоглогчид нь хийн гэх мэт одоо энэ асуултууданд бүгдээр хариулт авна. За тэгэхээр график дээрээс харахад зах зээлийн багтаамж бол ерөнхийдөө 12 оноос 15 оныг дуустал бид нэр харлаа. За тэгэхээр үнэртэй ус чинь нөгөө 100 г, 50 г, 30 г-аар савлагдсан байдаг. Тэгээд ерөнхийдөө гайлд мэдүүлэгдэж орж ирэхдээ нөгөө грамынхаа хэмжээгээр бүртгэгдэхээр нийт дүүн литрээр гарч байгаа юм л да. За тэгэхээр 12 онд 37.3 мянган литр, 13 онд 49.4 мянган литр, 2014 онд 33.1 мянган литр, 2015 онд 26,700 литр болтлоо бууржээ. Тэгэхээр яг оргил үе нь бол 2013 онд байсан. Түүнээс хойш ерөнхийдөө буурсараа байгаад одоо бараг л 50 орчим хувиар энэ зах зээл маань буурчихсан харагдаж байна. Тоо хэмжээгээр. Үнийн дүнгээр нь харъя. За тэгэхээр 2012 онд бол 3.8 сая долларын гайлд мэдүүлсэн үнийн дүнтэй, 2013 онд 4.7 сая доллар, 2014 онд 4.6 сая доллар, 2015 онд 2.9 сая долларын үнэртэй ус гайлд мэдүүлэгдэж импортлогдсон байна. За тэгэхээр яг бүртгэлтэй зах зээл, бүртгэлгүй зах зээл манай Монголын зах зээл чинь онцлогтой. За тэгээд бүртгэлтэй зах зээлийн үед бол ерөнхийдөө 4.6 сая доллар гэдэг бол 8 орчим тэрбум төгрөг. За тэгэл нөгөө гайл нөт тээвэр ашиг гэж явж байгаад нэг бидний баримжаар нэг 13-4 тэрбум төгрөгийн зах зээл байх боломжтой. Ийм зах зээл харагдаж байна. За тэгэхээр үнэртэй усыг ер нь бол яг дотор нь ариун цэврийн ус, үнэртэй ус гэж одоо үндсэнд нь хоёр байгаа тийм байна. Өшөө одоо төрлөөр нэг хаваа бол өчнөө янзын задардсан байна лээ. За тэгэхээр яг үндсэн ангиллаар нь авч үзэх юм бол Монгол улсын хэмжээнд яг ариун цэврийн ус нь 51%, үнэртэй ус нь 49% одоо тэр мөнгөн дүнгээр нь авч илэрхийлбэл. За ийм борлуулалтын харьцаатай байдгийн байна. За тэгвэл Монгол улс одоо нийлүүлдэг үнэртэй ус буюу монголчууд маань хаанхын усыг, хаана үйлдвэрлэсэн усыг их хэрэглээд байна вэ гэд харахаар зэрэг 37%, Польш улсад Франц 18%, Герман 15%, Сингапур 10%, Швейцар 7%, бусад нь 13% гэд тэгэж харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг Польшид ч н одоо нөгөө Европын бас үйлдвэрийн хямд өртөгтэй учраас одоо бас Польшоос арай бага өртөгтэйнүүд нь их орж ирдэг байх. Жохон тансаг болоод ирэхээр Франц, Германаас их орж ирдэг нь харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ зах зээл дээр ямар компаниуд яг одоогийн байдлаар зах зээл дээр хамгийн гол тоглогчид байна вэ гэж. За зах зээлийн хамгийн том тоглогчор нь бол одоо Oriflame байд юм байна. Зах зээлийн 36%-ийг эзэлдэг, түшиг 30%-ийг нь эзэлдэг, бишрэлт 8%-ийг нь эзэлдэг гэх мэтээр ингээд та бүхэн графикаас харж байна. За тэгэхээр Oriflame-ийн хувьд болохоор нөгөө ариун цэврийн ус талдаа илүү тоглодог, түшиг, бишрэлт хоёр нь бол илүү тэр тансаг үнэртэй ус тал дээрээ илүү хоорондоо өрсөлддөг. Ийм онцлогтой зах зээл нь. Өөрөөр хэлбэл манай энэ үнэртэй усны зах зээл бол ерөнхийдөө жоохон доминант тоглогчийн байр суурьтай, өөрөлдвөл 3-4 том тоглогчид зах зээлийг ерөнхийдөө удирдах гэх юм уу да одоо гол тоглогчид нь илүү
хүчтэй байдаг. Ийм зах зээл байд юм байна. За тэгэхээр үзэгчдээ та бүхэнтэйгээ одоо үнэртэй усны энэ салбар, үнэртэй усны хэрэглээний талаар, энэ салбарын онцлогийн талаар та бүхэнтэйгээ үнэртэй ус сонирхдаг сонирхолтой зочинтой дараачийн хэсгээр ярилцуулна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр үнэртэй усны зах зээлийн талаар бүгдээрээ ингээд бат хамжааг нь ярилцчихсан. Одоо энэ салбарын онцлог, энэ хэрэглээнийхэн соёл талаас нь ярилцахын тулд одоо салбарын нэг зочин урьж ярилцдаг лээ. Тэгэхээр энэ удаад манай зочноор Facebook дэх Монголын үнэртэй ус сонирхчдын группийн Монгол дахь админ надтай энэ хоёр урагд ирээд байна. За тэгэхээр товчхон бүгдээрээ энэ группийн талаар ярихад одоо Монголын үнэртэй ус сонирхчдын Facebook групп маань бол 77,000 орчим гишүүнтэй дэлхийд хамгийн том үнэртэй ус сонирхчдын группт ордог ийм мундаг групп байгаа. За ингээд урилга хүлээж авч хүрэлцээрсэн танд их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр та биднэрт ингээд дэлхийн хэмжээнд болон за дараа нь Монголын түвшинд тийм ээ үнэртэй усны хэрэглээ яаж үүссэн, өнөөгийн түвшинд хүмүүс ямар түвшинд яаж хэрэгэлдэг хүмүүс байдیں۔ Тийм энэ талаар нь товчхон тайлбарлаж өгч. Мэдээж хүн төрөлхтөн үүссэн бий болсон тэр цагаас үнэртний хэрэглээ бий болсон гэж үзэж байгаа. Анх үнэртний хэрэглээ маань одооний бидний хэрэглэдэг шиг үнэртэй усан хэлбэрээр бос тосон хэлбэрээр байсан гэж үздэг. Тэгэхдээ энийг одоо ярих юм бол яг манай ярины хэддүгээр зөөгдөр зөнгөр тодорхойлж болохгүй зөвхөн олдвороос өсгөд үнэртэй ус хадгалж үнэт тос хадгалж байсан савнуудын одоо олдвороос үзэж эн чинь эртний хэрэглээтэй байсан юм байна гэж үздэг. За ингээд 1500 одоо мундаг хаттын үеэс үнэртэй усны хэрэглээг мэдээж эртний Египтээс эхэлдэг гэж хүмүүс үздэг л дээ. За ингээд минийхаар бол Европын хааны ордонд ялангуяа тансаг цаахан хатад гоё сайхан үнэрийг удаан хугацаагаар өөрөөсөө үнэртүүлэхийг хүссэнтэй холбоотойгоор тэр хаттад зориулж тансаг хэрэглээний сүрчиг гэдэг зүйлийг бий болгосон гэж үздэг. Ерөнхийдөө товчхон доо шүү дээ тийм ээ. Тэр Монголд хизээнээс нэвтрүү өнөөдөр монголчуудын үнэртэй усны хэрэглээ ямар түвшинд? За Монголд мэдээж бас л өөрийн гэсэн түүхтэй мэдээж яг тэр орчин үеийн шилэн савлгаатай үнэртэй уснууд сүүлд Оростой холбоотойгоор орж ирсэн хэдий ч гэсэн одоо 17 18 дугаар зууны үед шүү дээ. Тэр Оросоос дамжиж орж ирсэн Франц шүрчиг хэрэгэлдэг байсан тохиолдлууд хүртэл байдаг. Энийг судалж үзэх юм бол их сонирхолтой зүйл гардаг л та. Тэгэхээр яг одоо шилэн бортохдоо орчин үеийн үнэртэй уснууд социализм үеэс орж ирсэн л гэж бид нар мэддэг ерөнхийдөө бол. Тэгэхээр одоо ерөнхийдөө үнэртэй усыг өдөр болгон хэрэглэдэг хүн байна, гоёх үедээ хэрэглэдэг хүн байна те. Монголчууд ер нь яаж хэрэглэж чинь таны харж байгаа? За миний мэдхийн 2014 оноос гэж яриа би өөрийнхөө байнга байсан цагаас яриа. Үнэртэй усны хэрэглээ асар их өсжээ. Яагад гэвэл дэлгүүрүүдээр үнэртэй уснууд одоо дэлхийн зах зээл дээр зарагддаг. Ер нь бараг л бүх брэндүүд орж ирсэн байна. Орж ирдэг, одоо оруулж ирдэг компаниуд ч нэмэгдсэн байна. Зах зээлч өргөн болсон байна. За хэрэглээг ярихын тулд би гудамжаар мэдээж алхаж үзнэ. Энд тэнд явсан газрынхаа уулзсан хүмүүсийнхаа үнэрийг те за одоо зүгээр нэг дурлагч хүний үднээс сонирхоод үнэрлээ шүү дээ. Тэгэхэд манайхан бол ер нь үнэртэй усны хэрэглээ өндөр болжээ. Хүмүүс их төрхтөг болж дээрээс нь үнэртэй усыг сонгож хэрэглэдэг болж. Энэ үнэртэй ус хэрэглэхэд би бас мөнгөний хэмжээ хамаагүй гэж үздэг л дээ. Сонирхож байгаа бол боломжийн хэрээрээ хүн ямар нэгэн байдлаар тийм өөртөө зориулж тийм одоо би зардал гэж хэлэхгүй л урамшуул авч болно л гэж боддог. Тэгэхээр үнэртэй ус сонгож авахд одоо үзэгч хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө байна уу? Ийм юм анхаарч байгаа. За манай Facebook хуудаснаас анзаарч хахад хүмүүс их хвчлэн ориг хөлхийг хэрхэн ялах вэ гэсэн асуултад явдаг. Миний ганцхан өгдөг зөвлөгөө бол үнэртэй ус хэрэг худалдаж авч байгаа бол баттай их сурвалжаас ав. Өөрөөр хэлбэл гар дээрээс биш, гудамжнаас биш. Тэр үнэртэй усыг оруулж ирдэг компани нэрийн дэлгүүрээс аваарай л гэж зөвлөдөг. Ааха, тэр нь л баталгаатай тийм. Тэр нь баталгаатай. Зөв. За тэгэхээр үзэгчдэд маань ингээд үнэртэй усны хэрэглээний соёл тийм ээ хэрхэн сонгох энэ талаар заавар өөрийнхөө санал зөвлөмжийг хэлж өгсөн группийн Монгол дахь админ энэ хоёр танд их баярлалаа. За зүгээр. Танд амжилт хүсье. За үзэгчдээ тэгэхээр нэвтрүүлэг хэрэглэгчийн зан үйлийн судалгаагаар үргэлжлэх болно. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ 95 та морил бүгдээрээ энэ салбарын онцлог бас нэг зочинтойгоо ярилцлаа. Одоо үнэртэй ус сонирхчдын
Монголын Facebook групп бол үнэхээр одоо маш идэвхтэй үйл ажиллагаатай дэлхийн хэмжээнд хамгийн том групптэй ордгийн байна. За ингээд энэ хоёр хичээл ярианаас бол одоо энэ үнэртэй ус чинь одоо ерөөсөө хичнээн төрөлтөө за бүр маш эрт дээр үеэс хүмүүс өөрөөсөө гоё үнэр хангалтуулах юм хэрэгцээ үүсчихсэн ийм онцлогтой бүтээгдэхүүн байд юм байна. За тэгэхээр энэ зах зээл дээр манай монголчууд жишээлбэл үнэртэй ус хэрхэн хэрэглэдэг юм бэ гэдэг асуулт байгаа. За яг бидний авсан анкетаар бол одоо үнэртэй усыг хэрэглэдэг эсэх гэж асуухад бол одоо 71% нь тийм гэж хариулаад 29% нь үгүй гэж хариулсан байна. Тэгэхээр ерөнхийдөө яг зах зээлийн дийлэнх нь бол мэдээж хэрэг үнэртэй ус хэрэглэдэг. Яг хэрэглэхэд гардаг нэг асуудал байна л да. Тэр нь болохоор жинхэнэ болон хуурамч үнэртэй усыг ялгах тухай асуудал. Сая тэр энэхүү хэрэгч бас ярьсан. Тэр энэ хуурамч үнэртэй ус ер нь зах зээл дээр маш их байдаг. Тэгэхээр жинхэнэ үнэртэй усыг олж авах хамгийн баталгаатай арга зам бол баталгаат их усүрээс л авах байд юм байна. Тэгэхээр манай хэрэглэгчдийн хувьд бол одоо жинхэнэ хуурамчийг ялгаж чаддаггүй гэдэг асуултан дээр бол одоо 67% нь үгүй гэж хариулсан байна. Тэгэхээр жинхэнэ хуурамчийг нөгөө үнэртэй усыг чинь ингээд бариад задлж үнэртэж үзэхгүй бол үзлээч гэсэндээ бараг л адилхан байт юм байна. Тэгтэл нөгөө хуурамч үнэртэй ус болохоор үнэр нь хурдан гарчдаг. Сайн ориг нь бол үнэрээ сайн барьдаг ч байдаг юм уу те. Тэгээд нөгөө дотор нь агуулгаж байгаа элементүүд нь хүртэл биеинд хортой хоргүй гэдэг ингээд маш эрсдэлтэй юм байна. Тэгэхээр яг уу манай зах зээлийн 67% нь ялгах чаддаггүй ч гэсэн ялгах супер хамгийн шалгарсан арга нь бол баталгаат их усүрээс авах. За тэгэхээр хэрэглэгчд маань ямар үнийн дүнд үнэртэй ус худалдаж аваад байна вэ гэдэг асуулт байгаа. Нэг удаа үнэртэй ус авахдаа ямар мөнгө зарцуулдیں۔ За тэгэхээр 47% нь 50,000 хүртэл төгрөг, 27% нь 50,000-аас 100,000 төгрөг, 13% нь 100-аас 150,000 төгрөг, 7% 150-аас 200,000 төгрөг гэх. Тэгэхээр ерөнхийдөө бол 50-аас 100,000 төгрөгийн хооронд зарагддаг үнэртэй ус ер нь арай түлхүү зарагдах боломжтой гэж одоо гарч байна. За тэгэхээр үнэртэй усыг хэр давтамжтай авдаг юм бэ та? Тэ? Одоо хүмүүс хэр удаж яаж үнэртэй ус авдаг вэ гэдэг асуулт. За тэгэхээр сард 1 ба түүнээс дээш удаа маш ойрхон авдаг хүн бол зах зээлийн 5% эзэлдэг. Улиралдаа 1 ба түүнээс дээш удаа бол 20%. За хагас жилдээ юм уу жилдээ 1 удаа авдаг нь бол 18%. Жилдээ 1 ба жилдээ дөрөөсөө авдаг нь 24% байт юм байна. Тэгэхээр ерөнхийдөө сайн санахгүй байна гэж 33% нь хариулсан байгааг харах юм бол манайхан үнэртэй усыг ерөнхийдөө дуусгаар нь авдаг. Бараг одоо наад мэтийн сайхан гарууд бол дуусснаас нь хойш нэлээд ус түрхээ мартаж явж байгаад гинт санаад авдаг ч юм уу. Нэг ийм хандлагатай нарай жоохон их юм байна. Яг давтамжтай хэрэглэдэг хүмүүс зах зээлэхэд таал юм байна. За тэгэхээр одоо тэнгуут нөгөө хэрэглэх хандлагыг нь асууж байгаа. Тэнгуут тогтмол хэрэгэлдэг үнэртэй усаа авдаг хүн 40%. Өөрөөр хэлбэл нэг ус аваад тэрийгээ л дандаа авч яадаг хүн бол 40% байдаг. За хэрэглэх бүртээ шинэ үнэртэй ус авч туршдаг хүмүүс 37%. За нэг үнэртэй усыг 1 жил хэрэглээд дараа нь сольдог нь бол 23%-тэй байд юм байна. Тэгэхээр энэ зах зээл дээр бол ерөнхийдөө жоохон тийм loyalty үнэн ч хэрэглээ өндөртэй байкэд 1 жилийнхээ турш ер нь бол тухайн үнэртэй усаа хэрэглэх ийм боломжтой. Тэгэхээр зэрэг та бол одоо ер нь хүмүүс бол жил болоод юм уу эсвэл хагас жилдээ улиралдаа нэг үнэртэй усныхаа үнэрийг сольж үздэг хүмүүс одоо юу гэдгийг 50% болж байна л да. За үнэртэй усыг хаанаас авахыг илүүд үздэг вэ? Ер нь хаагуур явж байгаад авчдаг юм бэ гэдэг асуулт байгаа. За тэгэхээр хувь хүн онлайн худалдаанаас авдаг хүмүүс 29% гэсэн байгаа. Энэ нөгөө сүлжээний борлуулалт болоод интернет дэлгүүр за ялангуяа энэ хоёр ихчийн ярианаас анзаарч ахт бол яг ийм бүр экстрим буюу одоо үнэртэй усны жинхэнэ одоо хоббитой үнэн дурлцсан тийм нөхдүүд бол баг интернет дэлгүүрээс авах нь баг илбэг байдаг юм шиг байна. За 23% нь болохоор үнэртэй ус зардаг л бол хаанаас ч хамаагүй авчдаг. 17% нь Улаанбаатар дэлгүүрээс, за 11% нь Бишрэлт дэлгүүрээс авд юм байна. За тэгээд бус нь ингээд гадаадаас ингээд сүлжээнээс гэх мэтээр ингээд авдаг гэж харагдаж байгаа чинь. За үнэртэй усыг хэрхэн давтамжтай хэрэгэлдэм бэ? Өдөр тутмын амьдралдаа юу эсвэл нэг хэрэг болохоор зас тийм эсвэл баярын юм янз бүрийн чухал үйл явдал төрөхтэй юм уу гэдэг асуулт байна. За тэгэхээр өдөр тутамдаа байн хэрэгэлдэг хүн бол нэг 60%, хаяа нэг санахаараа хэрэгэлдэг 28%, за баяр өсөл тэмдэглэлт өдрөөр хэрэгэлдэг 12% байна. За тэгвэл энэ нь хүүснээс яаж хамаарч байгаа? Тэгвэл эрэгтэй хүмүүс бол өдөр тутамдаа хэрэглэх нь эмэгтэй хүмүүсээс арай бага байгаа. Эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор жишээлбэл хаяа нэг санахаараа хэрэглэдэг хүмүүс 33% байна.
баяр ёслоор түрхдэг нь 17%, гэтэл эмэгтэйчүүдийн 67% нь ерөнхийдөө өдөр тутамдаа хэрэглэдэг гэж хариулсан байна. За тэгэхээр хэрэглэгчдээс одоо та бүхний тархинд одоо үнэртэй ус гэхээр хамгийн түрүүнд орж ирж байгаа брэнд нэрийг хэлээч. Ямар брэндийг одоо сайн гэж бодд юм бэ гэдээ одоо бичүүлж авч байгаа. Тэгэхэд бол зах зээл дээр хүмүүс болохоор 26% нь Versace гэж брэндийг сонгож байна. 19% нь Oriflame, 7% нь Hugo Boss, 6% нь Dior, 5% нь Chanel, тэгээд 4% нь Gucci, тэгээд бусад гэсэн ийм дүн гарч ийн л да. Тэгэхээр яг хуу зах зээл дээр хэрэглэгчдийн одоо тархинд бол ямар брэнд сайн бэ гэвэл ер нь Versace-г л нэрлэхээр харагдаж байна. За үнэртэй усны талаар мэдээллийг хаанаас авд юм бэ? Үнэртэй ус авах болохоор одоо яаж судалж байгаад авд юм бэ гэж байгаа. Тэгэхээр энэ дээр их сонирхолтой дүн гарсан нь ерөнхийдөө хамгийн том мэдээллийн их усүр нь 26% нь одоо амд амтсан яриа. Интернет, Facebook 24%, телевиз реклам 23%, худалдагч худалдааны зөвлөх 16%-тай нөлөөлдөг бахнэ. Тэгэхээр яг өмнөх зах зээлүүдээс ялгаатай нь харагдж байгаа нь өөрөлдвөл энэ удаад бол үнэртэй усны бодлохоор телевиз рекламнаас интернет, Facebook маань илүү бүр давчсан гэж харагдаж байна. За энэ бол нөгөө хүмүүс үнэртэй усны хэрэглээний соёл нь өөрөө бас жоохон шинэ учраас хүмүүс яаж зөв хэрэглэдгийг тийм ээ хаанаас авал ориг байх уу гэх мэтээр бие биенээсээ асуух нь аюул их байдагтай холбоотой гэж би харж байна. За үнэртэй ус авахдаа тавьдаг шалгуур үзүүлэлт гэж байна. Юуг нь одоо онцолж юунд нь ач холбогдол өгж одоо үнэртэй ус авд юм бэ? За 34% нь бол үнэрээ удаан барих, үнэр түгээх чадвар гэдэг нь чухал байдгийн байна. 20% нь үн. Тэгэхээр түрүүн гарсан тэр 50-аас 100 мянган төгрөгийн үнэтэй үнэртэй ус авъя гэдэг хандлага нь арай илүү. Энэ дээр бас үнэртэй ус судалдаж авахд үүнийг чухал шалгуур болоод гард ирж байна. За жинхэнэ ба хуурамч хэсэг нь 17% нөлөөтэй. За брендийн нэр 14% нөлөөтэй. Тэгэхээр жинхэнэ хуурамчийн асуудал бол одоо энэ үнэртэй усны салбарт бол нэлээд эмзэг ийм асуудал байдığım байна. Хэрэглэгчдийнхээ хувьд ч гэсэндээ сонгож авах жоохон төвөгтэй байдал үүсгдэг харагдаж байна. За мэдээж хэрэг одоо бүгдээрээ судалгаанд оролцогчдын насны хамаарал нь одоо мэдээллийн үүсвэртэй яаж холбогдож байна гэдгийг харж үзлээ. Энэ дээр бол яг тодорхой хэмжээнд одоо хамаарал гарч байгаа. Өөрөлдвөл графикаас харах юм бол амд амтсан яриа бол бүх насны ангилалд ерөнхийдөө л нэг 21-ээс 33% хооронд хэлбэлцэж байгаа бол интернетээс мэдээлэл олох байдал нь нас залуучах тусам нэмэгдэж байгаа. Өөрөлдвөл 25 хүртэл насныхан 43% интернетийн мэдээллээр судалдаг. 26-аас 35 насны 26%, 36-аас 45 бол 25%, 46-аас 55 гээд 6% гэдэг. Өөрөлдвөл мэдээллийн их усүрийн үед бол интернетийн мэдээлэл ерөөсөө нас залуучах тусмаа ихсэж байна. Эргээд телевизийн реклам нь ахмад настай хүмүүс рүү илүү төвөж байна. Тэгэхээр та үнэртэй усаа ямар насны хүн зориулагдсан үнэртэй ус юм бэ гэдгээс нь хамаарат сурчлагын сувгаа сонгоход телевиз, фэйсбુક, интернет хоёр бол үнэхээр насны тийм нөлөөлөл ихтэй харагдаж шүү үзэгчтэй. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ үнэртэй усны хэрэглэгчийн зан төлөвийн судалгаатай танилцлаа. Одоо үүнээс улбалаад бүгдээрээ зах зээлд одоо тэргүүлэгч, зах зээлд онцлог брендийг борлуулдаг ийм нэгэн гол тоглогчтой ярилцах болно. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр нэвтрүүлгийн уламжлалсаар бүгдээрээ хэрэглэгчийн зан төлөвийн судалгаан дээрээс гарч ирсэн зах зээл тэргүүлэгч компаниуд гол брэндүүдийг нийлүүлэгчдтэй уулзаж бизнесийн туршлагыг хуваалцдаг. За тэгэхээр энэ удаагийн судалгаагаар та бүхэн анзаарсан Versace брэнд гэж гарсан, ингээд бишрэлт компани гэдээ гарсан. Тэгэхээр одоо ингээд бүгдээрээ бишрэлт интернэшнл компани дэд захирал их жаргалтай уулзах гэж байна. Сайн байна уу та? Сайн байна. За урилга хүлээж авч ярилцлагч баярлалаа. Баярлалаа. Өөрч хүлээн авч байгаад баярлалаа. За тэгэхээр үнэртэй усны бизнесийг эхлүүлж байсан түүх тийм ээ. За ингээд эхийн брендийг Монголд хийхэд гарч ирсэн одоо хүндрэл бэрхшээлүүд даван туулсан түүх гээд энэс яриагаар эхлэв. Манай бишрэлт интернэшнл компани бол анх 1996 онд бол гоо сайхны брендийн бүтээгдэхүүнийг бол анх Revlon брендийг бол анх оруулж ирж байсан. 2001 онд хамгийн анхны брэнд болох Versace Moschino брендүүдийг бол брендийн сөрчгүүдийг бол оруулж ирж байсан байгаа. Хамгийн анхны. Анхны брэндүүдийг оруулж ирэхийн тулд бол тухайн брендийн нэр хүндийг авч явах айгу өндөр шаардлагыг бол бид нэр тавьж байсан. Энэ юу вэ гэхээр зэрэг тухайн компани одоо үйл ажиллагаа хэр тогтвортой явдгийг, хэр олон жил одоо ийм бизнесийг эрхэлж байгаа юм. Энэ тухайн брендийг одоо манай брендийн нэр хүндийг авч явах чадвартай юу, чадaltaй юу, хэр боловсон хүчин мэдтэй тий мэргэжлийн боловсруучууд нь ямар юм бэ гэдэг айгүй их өндөр шалгуурыг тавьж бид нэр харьцсан
үндсэн дээр бид одоо энэ шалгууруудыг одоо даван тулж одоо энэ том дэлхийд алдартай бүр Холливуудын хэрэглээ болсон юм брэндүүдийг бид бол оруулж ирсэн. Үнэртэй усны бизнес хийх бол бусад бизнес хийхээс бас өөр нэгэн онцлог ялгаатай байгаа бах тий. Одоо юун дээр нь гол анхаарал хандуулж ажиллах ёстой гэдгийг үнэртэй усны бизнес хийхэд. Үнэртэй усны бизнесийг хийхэд бол бас нэлээд өндөр шалгуурыг бид нар одоо сая давж одоо ингээд хорондоо оруулж ирлээ шүү дээ. Ингээнд бол хэрэглэгчтэй бол маш сайн энэ бизнесийг одоо энэ брэнд чинь ямар үнэтэй цэнтэй тий бүтээгдэхүүн бэ гэдэг. Одоо энэ ойлголтыг бол бас хэрэглэгчтэй бас өгөх хэрэгтэй. Хэрэглэгчтэй энэ ойлголт энэ мэдээллийг өгөхийн тулд бол бид бол мэрэгжлийн худалдааны зөвлөгөөд боловсон хүчнүүд маань аюу сайн ажиллах хэрэгтэй байна. Тэгэл дээ эн чинь нөгөө бас нэг Монголд бол юу гэдэг нь талах хэрэглээс арай шинэ хэрэглээ тэгээ соёлын талаас ч гэсэн юм байгаа бах. Тэгэхээр яг хуу бишлэлт бусад одоо үнэртэй ус борлуулагч компаниудаас юугаараа ялгаатай байна? Манай компани бол одоо анх түрүүн хэллээ шүү дээ 2001 онд одоо Versace, Moschino брэндүүдийг оруулж ирсэн. Түүнээс хойш бол жил дараалал нь дэлхийд алдартай 21 брэндийн сүрчгний брэндүүдийг одоо оруулж ирээ албан ёсны дистрибьютороор ажиллаад бид бол Монголынхаа хэрэглэгчдийнхээ хүртээлийг болгож байгаа. Бусад ер нь бол гадуур зөндөө байдаг л да нөгөө жижиг юм нөгөө дэлгүүр болон лангуун дээр бол манай ингээд хуснууд бас нэг хямдхан үнээр ингээд зарагдаад идэг штэ. Энэ бол ойлгомжтой, энэ бол хуурамч усан штэ. Манайхаас ирж авах юм бол ойлгомжтой, манайх бол албан ёсны түншин албан ёсны олон жилийн одоо энэ бизнесийг эрхлээд энэ брэндүүдийг олон жил одоо хэрэглэгчдийнхээ хэрэглээ болгоод аваад ирсэн. Манай компани бас нэг давуу тал бол манай худалдааны зөвлөгөөд болно менежерүүд манай жил болгон тухайн брэндээс сургалтуудыг авчаадаг онлайн сургалт болно бүр өөрөө ингээд тэр тухайн жил болгон улсад янз янзын орнуудад бол сургалтуудыг зохион байгуулдаг жилдээ 1-2 удаа. Тэр сургалтуудад бол манай худалдааны зөвлөгөөд бол менежерүүд бол байнга хамрагдаж байдаг. Энэ утгаараа энэ брэндүүдийн үх дүүхээс ахуулаад энэ брэндийнхаа нөгөө шин бүтээгдэхүүнийг бол танилцуулах одоо ямар одоо найрлагатай ямар найрлагатай ямар сүрчгнүүд одоо гарч байгаа зах зээлд ямар одоо байр суурийг эзлэх юм тэр талаараа бол жил болгон 1-2 удаа бол сургалтыг бол байнга зохион байгуулж байдаг. Бид бол тэнд байнга. Тэгэхээр мэдээж иргэний дэлхийн брендийг зархад бол одоо худалдааны зөвлөхийн ур чадвар бол маш их шаарддаг шүү дээ тий. Тэгэхээр хичнээн сүлжээтэй байна. Одоо хичнээн дэлгүүртэй байна. Одоо бол манайх бол 6 салбар нэгжээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дээр бол бишрэлт их дэлгүүр дээр BC Gallery гэдэг манай дэлгүүр байна. Усын их дэлгүүр байна. E-Mart байна. Зайсан. Тэгээд дарханд бол бас нэг салбараа нийгээд 2-3 дахь жилд бол үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр чинь орон нутгтаа тий. Ер нь бол цаашдаа бол орон нутгтаа бас салбар нэгжээ бас нэг юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За ингээд манай үзэгчдэд бизнесийнхээ нууцаас оволцсон танд их баярлалаа. Таны бизнест амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ үнэртэй усны зах зээл дээр тэргүүлэгч тоглогчдын нэг болох Бишрэлт Интернэшнл компани эдийн захирлын гишүүн жаргалтай ярилцлаа. Одоо нэвтрүүлэг студиэс үргэлжлэх болно. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. Дижиг 100% импортын байдагаас гадна үнэртэй ус маань өөрөө их тийм онцгой хэрэглээ байдсан байна. Маш тийм нөгөө вино соёл гэдэг шиг тийм үнэртэй ус ч өөрөө их юм соёлын бүтээгдэхүүн байна. За тэгээд ерөнхийдөө бол яг Монголд бол энэ хэрэглээнийхэн соёл нь одоо төлөвшөөд ерөнхийдөө хүмүүсийн мэдлэгч их сайжирч байгаа юм байна. Анх одоо сая тэр бишрэлтийн захирал ярианаас сонсоход бол анх эхэлж ирснийг бодоход хүмүүс нэлээд мэдлэгчж байна. За энийгээ дагаад одоо манай Монголын Facebook дэх үнэртэй ус сонирхчдын групп маань гэхэд дэлхийн хэмжээний хамгийн том групп болтлоо хөгжсөн байна. За ингээд үнэртэй усны бизнесийн онцлогийг аваад үзэх юм бол ер нь бол мэдээж хэрэг маш өргөн сонголттой байх шаардлага нэгдүгээр гарчээ. Хоёрдугаарт дэлхийн өндөр зэрэглэлийн брэндүүдтэй ажилладаг учраас нэлээд өндөр төр харилцааны ур чадвар, за дээр нь нөгөө тавигддаг шалгуур энтерних өндөр ийм байдгийн байна. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө оригинал үнэртэй усыг хэрхэн болох юм бэ гэдэг одоо хэрэглэгчд маань тулгардаг асуудлын хувьд бол анхдагч их усүр дээрээс нь буюу тухайн үнэртэй усны одоо албан ёсны борлуулагчаас авах нь баталгаатай байдаг гэж одоо үнэртэй ус сонирхчдын группийн админ инхэгч хэлсэн их баяргч. За тэгэхээр бизнесийн боломж талаас нь харах юм бол үнэртэй усны зах зээл бол манай үзэгчдэд энэ удаа азнах хэрэгтэй зах зээл гэж дүгнэж байна. Яг тэгвэл гол 2-3 том тоглогчдын байр суурь маш өндөр. Дээр нь шаардлага маш өндөр. За тэгээд дээр нь чинь нөгөө эдийн засгийн баг зэргийн хүндрэлтэйгээ холбоотой жоохон буурч яваа зах зээл.
Тэгээ ийм буурч яваа зах зээл маш өндөр чадвар шаарддаг ийм юм дээр та энэ удаад орох хэрэггүй болов гэж бодож байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийг Capital Bank ивент тэтгэж байгаа таны бизнес хэмжээг санхүүжүүлэх болно. За таны бизнес оттой байг гэж очир дагнс манай нэвтрүүлгийг ивент тэтгэж байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.